Дайсантайгаа нөхрөлсөн түүх. 1943 оны зул сарын баяраас хэдхэн хоногийн өмнө Америк нэгдсэн улсын агарын нисэх хүчний дэслэгч Чарли Браун даалгавраа биелүүлээд B-17 бөмбөгдөгч онгоцтойгоо Германаас буцаж явжээ. Түүний багийнханд хүнд гар цохрол учирч өөрийнх нь онгоц олон тооны суманд оногдсон байсан тул дөнгөн данган агаарт тогтож байв. Гэтэл Германы бүрэн зэвсгэлсэн Bf-109 өнөгч онгоц ойртон ирж. Браун арай яд нисч явсан тул яаж чадалгүй үхлэн тосон авахд бэлдсэн байна. Гэвч Германы нисгэгч Америк нисгэгчд ёслоод түүнийг хойд мөсөн талаа гаталж Английн агарын зурваст очтол нь урд нь нисч аюулгүй хүргэж өгсөн аж. Германы нисгэгчийг Франц Штиглер гэдэг байсан бөгөөд дайны туршид нийт 45 дайсны онгоцыг соноосон нисгэгч байсан төдийгүй. Тэр өдөр нүдэнд харагдсан холбооны нисэх онгоц зургийг устгах даалгавартай байсан аж. Гэвч Брауны онгоц авсан гэмтлээсээ болоод аюул заналд учруулж чадахгүй гэдгийг ойлгосон Штиглер гал нээж чадаагүй аж. Америк нисгэгчийг хүргэж өгсөн явдал нь Штиглерийн хувьд тун аюултай байсан. Штиглер холбооны нисэх онгоцтой тулгарч болох байснаас гадна даалгавраа гүйцэтгээгээр барахгүй дайсандаа тусалсан хэрэгээр өөрийнхөндөө шийтгүүлж мэдэх байсан ч азар хоёр нисгэгчд хоёуланд нь аюул тохиолдов. Чарли Браун 1987 оноос эхлэн өөрийнхөө амийг өршөөсөн нисгэгчийг хайж эхэлсэн ба Канадад амьдарч байгааг нь олж мэдснээр утсаар холбоо тогтоон 1990 онд уулзаж сайн нөхөд болжээ.